За сайн байцгаана уу? Та бүгдээ энэ өдрийн амрыг ирье гэсэн байсан. Гэхдээ орон нутгийн сонгуул мэдээж хэрэг улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор бид нар бас зарим нэгэн үйл ажиллагаа хийж боломгүй болсон байсан учраас энийг ингээ хойшлог тавигдсан. Нэг гол асуулт болохоор нөгөө адуу малын галанд руу адууны сүүл энд цуглуулад экспортод гарах. Одоо өнгөрсөн бүтэн сая өдөр бол адуу мал компани ерөнхий захирлаа Матиа Ванстад нөөрөө лайв хийгээд бид ингээд 11 тонн адууны сүүл галанд руу авъя гэсэн захиалга хэлсэн. Албан ёсоор адууны сүүл авах юм захиалга орж ирсэн. Шууд галанд ус руу экспортод явнаа. Бидний одоо 3 дахь орны зах зээлийг одоо бий болгоно гэсэн. Энэ дээр бүгдээрээ санаа оноогоо нэгтгээд нэг юм дөрвтойхон үйл ажиллагаа хиймээр байна. Энэ бидний гадаад 3 дахь орны зах зээл бол зөвхөн биднээ шалтгаалдаг. Тэгэхээр цаатлаас шалтгаалдаг гэдэг биш. Төлөвлөгөөнийхөө асуудалд оръё. За бүх багууд дээр байгаа улсууд одоо төлөөллийн техникийн тусалцаа авсан иргэд манай төлөөлөгчд одоо сум орон нутагт байгаа эмнэлэг сургуулийн захиргаад одоо сайн дурын холбоо хоршоо дээр нь хүүхдүүдийн өөрсдийнх нь дугуйлан одоо театрын дугуйлан байна уу, уншигчдын дугуйлан байна уу, одоо ард иргэд ч гэсэн өөрсдөө улс орон нутгаа хөгжүүлэх гэсэн төрийн бус байгууллагууд байгаа. Эдгээр орон нутагтай ярилцаад бүгдээрээ энэ дахин одоо бид нар урт удаан карантин бий болоход өр хүүхэдтэй орон нутагтаа эрүүл мэнд өгөөд боловсролынхаа салбарыг ямар хэлбэрээр цаашаа авч явах вэ? Өөрсдөө энэ дээр бид ямар идэвхийлсэн ямар алхмууд хийх нь зөв бэ гэсэн юмыг бид бодох хэрэгтэй байна. Ийм учраас энийг ингээд та нар нэг идэвхийлэн яриад гаж 7 хоногийн дотор 11 сарын 1-ээс бид нар одоо ингээд яг жинхэнэ цэвэр ажлынхаа горимдоо шилжиж ороод одоо бүгдээрээ хамтдаа явъя. Энийг бол бид нар бол та нарыг ямар нэгэн хэлбэрээр шаардж байгаа биш, сэтгэлийн юм гэдэг учраас мэдээж хэрэг дадад сурах хэрэгтэй, нэгэнтэйгээ нэгдэж сурах хэрэгтэй. Тэгээд сум болгон дээр байгаа лэптоптой улсууд маань өөрсдөө надтай холбогдооч. Тэгээд энэ дээр яах вэ гэхээр нөгөө бидний уулзж байсан малчтайгаа уулзсан, тэр малчтайгаа уулзж ярилцсан тийм тэмдэглэл, зураг, хөрөг тэр баталгаажуулсан тийм мэдээлэл байвал наашаа явуулаач над руу. Бид нар бас ингэ тодорхой хэмжээгээр нүүдэлч Монгол цахим сүлжээнийхээ анхны дүр зургийг ингэж гаргамаар байна, баримтжуулмаар байна. Хизээ нэгэн цагт бид нар ингэж нэг энгийнээр эхэлж байсан гэх зүйл хизээ нэг цагт за том жижиг болохыг би мэдэхгүй юм. Гэхдээ энэ бол цаашаа хол явах юм гэдэг бол миний хувьд бол сая энэ Ховд аймгийн энэ бүх сум багуудаар явж үзэхэд ойлгогдлоо. Одоо би Дорнот аймгийнхаа бас бүх баг сумуудаараа дахиад нэг явах юм бодол байгаа. За тэгээд идэвхтэй ажиллаж байгаа би энэ сумдуудынхаа төлөөлөгч нар бас их баярлалаа гэж хэлж байна. Одоо нөгөө тустай байгаа төлөөлөгч нарыг идэвхжүүлээрээ одоо ингээд нэг араас нэгэн хөөх биш өөрөө урдаа гараад өөрийнхөө тааваар өөрийнхөө өслөөрөө явах гэдэг бол нэг өөр байдаг. Тэгэхээр араасаа туулгаж явдаг энэ нийгэм биш ээ. Энэ цахим нийгэм гэдэг бол та бол өөрөө бие таасан. Таныг бол хинч ямар ч үед цагдахгүй мөртлөө таны оюунснаа хизээд мөнхөд тэр дээр оршиж нөхдөдөө хамтран ажиллах энэ орон зайг бий болгох юм баа гэдгийг та бас ингэж ойлгоорой. За тэгээд малчд иргэд гишүүдээс бусад засаг даргын тамгын газруудаас өөр орон нутгаас ирж байгаа санал онол байх юм бол манад шууд хөрвүүлээрээ. За тэгэхэд идэвхтэй сайн ажиллаж байгаа би Балбарын Шолор сумын 3 заглах цагаан овоо чой болсон матад Баянтүмэн сумаас байна. Энэ сумын төлөөлөгчдэр их баярлж байна, талархж байна, маш их идэвхтэй байдаг. Санал онолуудыг эргүүлж байгаа, харуулж байгаа энэ Хөлбөмбөр сумынх бас байна. За манай Ховд аймгийнх нь байна. Одоо Ховд аймгийн мөнх хайрхных байна. Манай одоо энэ Зэргийн отгуугаа байна. За одоо ингээд манай манхны цэцгээ байна. Одоо булганы манай далай байна. За алтан сүх байна үстэй. За ингээд үеийн манай англ цэндэш байна. Энэ бүгд байна, та бүгд байна. Бүгд нь Ховдынх байна. Жилбай байна. За ингээд бүгдээрээ та бүгд нэр дуртаагүй улсуудыг та нар муу гэж байгаа юм биш. Нэр дуртаагүй улсууд байна гэдэг ч байна. Бид нар хамтдаа юм аа. Энэ бүх улсуудаа нэгдээд нэг юм хийж болох юм аа гэдгийг
Гэ та нар минь сайн ойлгож байгаа. За тэгээд малын гаралтай түүхий дээр адуу мал компанийн нэгэнд галаанд шууд 3 дахь зах зээл өөрөө баталгаачлалт өгөөд за яаж одоо бид нар энийг авах вэ гэдэг. 3 дахь зах зээл өөрөө 100% баталгаа өгч байна гэдэг нь одоо бид нар нэгдээд явна. Одоо бидний хувьд сайн байдгаас шалтгаалж бид өөрийнхөө 3 дахь зах зээлийг нээх юм байна. За тэгээд шаардлага хангасан түүхийдийн хамгийн энгийн зохион байгуулалтаар бүгдээ нэгтгэж гэж нэг үзье. Одоо хоршоод орон нутгийн хоршоодууд байгаа. Орон нутгийн хувь иргэдүүд байгаа. Сум баг иргэд хувь хүн өөрөө адуу гаргаж идэж байгаа. За ингээд бүгдээ адууны сүүлүүдээ би одоо тун хорийн хугацаанд адууны сүүл бэлтэх арга гэдэг урд нь адуу мал гэдэг бэлтэх аргуудаа заасан байгаа. Одоо би дахиад нэг багцлаад адууны сүүлээ яаж бэлтвэ гэдэг аргуудаа үзье. Бүгдээ хоорондоо ярилцъя, тохиролцъя. Яаж хиймээр байна. Тэгээ энэ дундын хамтрах талуудын оролцоо, тээвэр, зууч, нэгдмэл байх бололцоо. Тэгээд нөөцийн байдлаа бүгдээ харж үзэх хэрэгтэй байна. Бид нэг удаа ингэж хийж үзэх ёстой. Одоо мэдээж хэрэг эн чинь changing system гэдээ явж байгаа. Тэрний хажуугаар мэдээ ийм сайн дурын юм ингээд ороод ирнэ. Энэ санкутай учраас бол бүгд хараа хяналттай явж байна. Дээр нь хоёрдугаар яах вэ гэхээр мал эмнэлгийн газрын мөрдөн мөшөх тогтолцоогоор гаргаж байгаа адуу бод бүгд зураг хөрөгтөө хиний малуу хизээ гаргасан гэдэг мэдээлэл байдаг учраас энийгээ бас ингээд давхар хянаа явуучих юм бол 3 дахь зах зээл бол тэрэнд маш их анхаарал тавьж байгаа. Хинээс ямар гаралтай ямар түүхий идэв гэсэн. За тэгээд дээр нь яах вэ гэхээр бид нар нэг аян зохион байгуулъя. Өөрсдөө сайн дураараа нэг аян зохион байгуулалтаа жишээлбэл бидний одоогоор гаргаж байгаа нэг санал болохоор 3 алхмаар галаанд орё гэж. Малчтаасаа 2 дахь алхам нь адуу мал Монголдоо тэгээ шууд галаанд. Энэ 3 алхмаар галаанд орё гэсэн тийм нэг аян зохион байгуулвал бид нар малчтаас баг дээр, сум дээр, аймаг, хот тэгээд галаанд гэдэг энэ замаар хийж болно. Энэ жил 2000 гарсан, галаанд орсон ковидтэй үед. Бид тэр одоо ингэ суглуулад он гаргаад бас дахиад хийх хэрэгтэй. Гэхдээ энэ бол одоо ингээ Ховд аймаг, Дорнот аймаг гэж байна. Одоо үнийг сонсож байгаа үзэж харж байгаа жишээлбэл манай Хинтээ аймаг байна, Сүхбаатар аймаг байна. Одоо бусад аймагуд хэрвээ оролцсон гэвэл энд над руу ингээд нүүдэлчин Монгол цахим сүлжээгээр хандаарай. Энэ бол энгийн маш энгийн аргаар бүгдээрээ нэгдэж болох хамгийн одоо малчнаас 3 дахь чорн галаанд ортлох энийг зам харгууг бид гаргаж болно. Хоорондоо ярилцаад үз. За түр баяртай. Баярлалаа.